Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид өгүүлбэрийн дараалал ба алгоритм гэсэн сэдвийг үзнэ. За алгоритмын бүтэц шин чанартай танилцах зорилго тавилаа. За зорилт маань алгоритмын бүтцтэй танилцах, шин чанарыг тодорхойлох, блок схем зурах, бодлого бодох гэсэн 3 зорилт тавьсан. За алгоритмын бүтцүүд нь шугамн, салаасан, давталттай, холимог гэсэн 4 зүйлээс бүтдэг. Алгоритм чанар аливаа асуудлыг шийдвэрлэж үр дүнг тооцох алхмуудын дарааллыг алгоритм гэдэг. За алгоритмын чанар нэгдүгээр нь товч тодорхой байх, тасралтгүй буюу дискрет байх, төгсгөлөг байх, үр дүнтэй байх, нийтлэг байх гэсэн чанаруудтай. За алгоритмын үндсэн бүтцийн гол онцлог нь зөвхөн нэг оролт нэг гаралттай байна. За алгоритмыг дүрслэхдээ томьёогоор дүрслэн, үгээр тайлбарлан бичих, өснөхтээр дүрслэх, блок схемээр дүрслэх гэсэн 4 аргаар дүрсэлдэг байх нь байна. Шугамн алгоритм. Шугамн алгоритмын жишээ байна. Эхлэл, оролт, үйлдэл хийх, гаралт, төгсгөл. За тухайн дүрсэлдэг дүрсүүдээрээ дүрсэлсэн байна. За үйлдэлийн дотор нөхшин бичиж өгсөн байгаа. Жишээ авах бол гурвалжны периметрийг олох бодолт хий. За периметрийг олж байгаа учраас P тэнцүү A дээр нэмэх нь B, нэмэх нь C гэсэн талуудыг оруулж өгсөн. За бид нар бодлого бодож байгаа учраас эхлэл 100 дугуй дүрстэй. За ABC параллелограмм дүрсэн дотор хувьсгчуудаа оруулж өгсөн байна. За үйлдэлээ болохоор тэгшүүнцэх дүрсэндээ оруулж өгөөд периметрийг олж байгаа учраас периметрийг хэмлээд ингээд төгсгөл бидний бодлого ингээд төгсч юм гэсэн үг ээ. За шугамн алгоритм маань энэ дээр харуулсан байна. Юунаас бүрдэх үү тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За сумтай шугамар холбоно алхам бүр нь бичигдсэн байна. За эхлэлтэй төгсгөлтэй байна гэсэн тийм ээ. За энэ дээр түгээмэл хэрэглэгдэх блокуудыг бүгшин энэ дээр тэмдэглэж оруулж өгсөн байгаа. За дүрс болгоны ард ямар үйлдэл хийдгөө үүрэгнүүд нь бас тайлбараар оруулж өгсөн байгаа. Тэмдэглэж аваарай. За жишээ нь чамайг хэн гэдэг вэ гэсэн үгээр бид нар жишээ огч нь оруулж өглөө. Энэ дээр болохоор эхлээд мэдээж эхлэлээ оруулна тийм ээ. Тэгээд чамайг хэн гэдэг вэ гэд хүний нэрийг асууна. Нэр орно. Нэрийг асуучаад мэдээж мэдлэж таараа. Тэгээд сайн уу нэр төгсгөл гэд жишээ оруулж өглөө. Сайн анхааралтай тэмдэглэж аваарай. За дараагаар дорох бодлогыг блок схемээр дүрслээрэй. За нэгдүгээрт нь тэгш өнцгтийн периметрийг ол, хоёрдугаарт нь тэгш өнцгтийн талбайг олох бодлого оруулаа. Гуравт нь илэрхийллийг бодоорой гэсэн 3 бодлого өгч нь оруулж өглөө. Би даач хийгээрэй. За сорил. За алгоритм гэж юу вэ? Алгоритмын бүтцээр нь хэд ангилдаг вэ гэх мэтчлэн тэгш хэдэн сорил бичиж оруулж өглөө. Та хэд минь өөрсдөө би дагаад хийгээд өөрийгөө сориорой. За гэрэн даалгавар. Өөрийнхөө нэг өдрийн дэглэмийг алгоритм хэлбэрт оруулан бичээрэй. За өнөөдрийн хичээлийг ойлгосон гэдэгт багш итгэлтэй байна. За гэртээ сайн гараа угаагаад эцнийхээ болон компьютерийнхаа гарыг цэвэрлж байгаарай хүүхдүүдээ. За ингээд сайхан амраарай. Баярлалаа, баяртай.